За тэгэхээр 11-р сарын маань олон жилийн дундч агарын температурын талаар эхлээд танилцуулъя. Тэгэхээр 11-р сарын тухайд бол одоо усын зүүн хэсэг, завхны ихэнх нутаг, за хөвсгөлийн баруун хэсэг болон Баян өнгөрийн хойд хэсгээрээ 14-өөс 19 градус. За арай дулаахан байдаг нутгууд болох Ховд, Баян өнгөр, Говь Алтан өмнөд хэсэг, өмнө говь, дунд говийн нутаг, за дорн говийн ихэнх, за мөн өвөр хангаан өмнөд хэсгээрээ бол 2-оос 8 градус. Үлдэж байгаа нутгуудын тухайд бол 9-оос 14 градус дулаан байдаг байгаа. Тэгэхээр энэ гарч байгаа 11 сарын урдчилсан төлбөр увс завхны хойд хэсэг болон за хөвсгөлийн баруун хэсгээр уг олон жилийн дунджаас 0.5-аас 1 градусаар дулаахан. За Төвийн аймагуудын ихэнх нутаг болон зүүн аймагуудын нутаг, говийн бүс нутгийн маань зүүн хэсэг болох одоо дунд говь, дорн говийн ихэнх нутаг, өмнө говийнхаа зүүн хэсгээр уг олон жилийн дунджаас 1-ээс 1.5 градусаар дулаан. За бусад нутгийн хувьд бол олон жилийнхээ дунджийн орчим агарын температуртай байна гэсэн ийм урьдчилан төлөв гарсан байна. За тэгэхээр 11-р сард ордог уур амьсгалын олон жилийн хурд үндэсний дунджийн талаар ярив. Тэгэхээр увс завхны хойд хэсэг Ховдын өмнөд хэсгээрээ 8-аас 11 мм. За нутгийнхаа хойд хэсгээр үндсэндээ 4-өөс 7 мм. За нутгийнхаа өмнөд хэсгээр 3-ээс 3 мм хурд хүнс ордог байгаа. Гэхдээ энэ уур амьсгалын дундж маань бол жил болгон харилцан адилгүй байдаг гэдэгт бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. За тэгэхээр 11 сарын урдчилсан төлөвийн тухайд бол баруун өнзөгийн нутгийн тухайд ярихад Баян өлгийн ихэнх нутаг, увсын баруун өмнөд, за Ховдын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас айхуу, за Говь Алтай Баян өнгөрийн өмнөд хэсэг буюу Алтан өвөр говь хэсгээр олон жилийн дунджаас бага хурд хүнс орно гэсэн ийм төлөв гарсан байна. За Төвийн нутгийн тухайд бол хөвсгөлийн зүүн хэсэг, Булганы хойд, за Архангаан хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас айхуу. За харин өвөр хангаан баруун өмнөд, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хурд хүнс орох юм төлөв гарсан байгаа. Зүүн зүгийн нутгийн тухайд бол Дорндын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас айхуу хурд хүнс орно гэсэн ийм төлөв байна. За Говийн нутгийн орох хурд хүнсний тухайд бол харьцангуй бага орхон. За тухайлах юм бол дунд говийн ихэнх нутаг, дорн говийн ихэнх хэсэг, за мөн Говь Сүмбэр аймгийн маань нутаг, за өмнө говийн баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага хурд хүнс орно гэсэн ийм төлөв гарсан байгаа. Тэгэхээр миний дурддагаагүй нутгуудад маань бол олон жилийн дунджийн орчим хурд хүнс орох нэ гэж ойлгож болно. Тэгэхээр цаг агаар таагүй болох үеийн талаар ярихад 1-р 10 хоногийн маань дунд хэсэг, за 1-р 10 хоногийн маань сүүл, 2-р 10 хоногийн маань ихэнх нутгийг хамарч цас орж, үүнтэй холбоотойгоор цасан болон шорон шургашурж агарын температурын хувьд өмнөх хоногудаас эрс хүдрэх юм төлөв байна. Цаашлаад 2-р 10 хоногийн маань дунд хэсгээр нутгийн хойд хэсгээр, за 3-р 10 хоногийн маань дунд хэсгээд мөн ихэнх нутгаараа цас орж, цасан болон шорон шургашурж, за 3-р 10 хоногийн дунд үеийн муудалтын үеэр ихэнх нутгаараа эрс хүдрнэ гэсэн ийм урдчилсан төлөв гарсан байгаа. За үлдэж байгаа үеуд маань бол харьцангуй цаг агаар тогтвортой, энэ үеүүдэд агарын температурын хувьд харьцангуй өдөртөө нэлээд дулаавтар байхаар ийм төлөв байна. Цаг урагшны шилгээний газраас 11 сарын төлөвийг танилцууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа.